Үзэгчдийн энэ өдрийн мэндийг хүргэе. За Монголын шүүгчдийн холбооноос бэлтгүүлдэг ярьж буй хууль зорилттой нэвтрүүлгийн цаашин дугаар эхлэж байна. Тэгээ энэ өдрийн нэвтрүүлгийн манай нэвтрүүлгийн зочноор Налаахт өргөгийн эрүүгийн иргэн ах шатны ерөнхий шүүгч Гамболд за мөн одоо зочин сэтгүүлчээр ТV8 телевизэн сэтгүүлч тавьж наран гэрэл миний бие оролцож байна. Тэгээд танд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Сайхан үйлчж байна. Баярлалаа. Сайхан үйлчлэхээс өнөө та бүхэндээ бас энэ өдрийн мэндийг хүргэе. Хасватрын Гамболд 1997-оос 2001 онд Улаанбаатар Эрдэмтэд сургуулийг төгсөж эрх зүйч мэргэжил эзэмшсэн. 2014-өөс 2016 онд хууль сахиулахын их сургуульд хууль зүйн ухааны магистрийн зэрэг хамгаалсан. 2001-ээс 2002 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүгд бичих хүргэхчээр 2002-оос 2005 онд Говьсүмбэр аймгийн шүүхийн хамгын хэлтсийн даргаар 2005-аас 2010 онд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчээр 2010-аас 2013 онд Дорноговь аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн ерөнхий шүүгчээр 2013-аас 2015 онд Сум дундын 8-р шүүхийн ерөнхий шүүгчээр 2015-аас 2019 онд Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр 2019 оны 3-р сараас нийслэлийн Налаахт дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байна. За өнөөдрийн тавтэрийн ярилцах сэдэв бол яг энэ эрүүгийн эрхийн шийдвэрлэх үйл ажиллагаатай холбоотой талсан сэргийлэх арга хэмжээг ямар нөхцөлд яаж авдаг юм бэ гэдэг энэ нөгөө цагтан сэргийлэх, талсан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой сэдвээр бас тавтэр ярилцахаар сэдэв тохирсон байна. За Монгол улсад эрүүгийн гэмт хэрэг гэдгийг ямар байдлаар ойлгодог гэдгийг эхлээд бид нөөс ярих хэрэгтэй. Эрүүгийн хууль заасны дагуу эрүүгийн хуулийн засгийн ангид заас нийгэмд аюултай эсвэл хөлтөхөг гэмт хэрэг тооцно гэж байгаа. За энэ хүү гэмт хэрэгтээ тооцогдох альва этгээдэд холбогдох хэрэгжин шийдвэрлэх ажиллагааг л эрүүгийн хэрэгжин шийдвэрлэх ажиллагаа процессын ажиллагаа гэж явж байгаа. За энэ хүү процессын ажиллагаан дээр хэвийн явуулах, за тухайн гэмт хэргийг хэрэгжин шийдвэрлэх ажиллагааныг бас дахин гэмтэрэг үйлдвэхдэггүй, бусдын эрх эрхийг зөрчихгүй байх үүднээс бол авж байгаа хэрэгжин шийдвэрлэх ажиллагааны нэг үндэс төл бол албадлагын арга хэмжээ бол тасан зэрэглэх арга хэмжээ гэж хэлж байгаа. За энэ хүү тасан зэрэглэх арга хэмжээ бол Монгол Улсын эрүүгийн хэрэгжин шийдвэрлэх ажиллагааны түүхэн цаг хугацаанд 1926 оноос батлагдсан гаргасан хууль чигээс эхлээд хэрэгжиж одоо хууль болгонд тусгадж, мөрдөгдөж ингэж яваа. Эрүүгийн хэрэгжин шийдвэрлэх онцлог нэг арга хэмжээний төрөл юм аа. Ер нь бол одоо энэ нийгмийн бүхэл харилцааг зохицуулж байгаа энэ хууль, за энэ хуулийг хэрхэн хэрэглэх талаар бол иргэд олон нийт манаас ойлгоод авчвал бол маш хэрэгтэй. Одоо өдөртмөл одоо бидний бүхэл нийгмийн харилцааг хуулиар зохицуулж ш тийм ээ. Тэр дундаа яг энэ талсан сэргийлэх за цагдаа оргич гэдэг юм уу одоо хөдөлгөөн одоо ямар нэгэн байдлаар одоо зорчих эрх хязгаарлах шиг гэдэг юм уу энэ талсан сэргийлэх арга хэмжээ бол яг л одоо эрүүгийн одоо буюу эрүүгийн хуулиар зохицуулагдаж байгаа. Эрүүгийн хэрэгжин шийдвэрлэх. Эрүүгийн хэрэгжин шийдвэрлэх. Ер нь бол эрүүгийн хэрэгжин шийдвэрлэх тухай хуулинд тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх альва этгээдэд холбогдох ажиллагаа маань өөрөө процессын дагуу явагдах ёстой. Эхний ээлжинд бол хэр бүртгэлийн үйл ажиллагаа явуулагдана. Энд ямар нэгэн байдлаар хин нэг буруутгах, хин нэг асуудлыг шууд ялах юм уу буруутгах хөнгө ёстой биш. Хэргийн үйл баримтыг тогтоох, нотлохором цуглуулах ажиллагаа. За хохирчгийн гэрчүүдийн болон бусад этгээдүүдийг тогтоох, энэ гэмт хэрэгт сэрдэгдсэн альва этгээдийг тодруулах. За энэ ажиллагааны хүрээнд ямар нэгэн тасан зэрэглэх хэмжээ бол явагдахгүй. Энд бол цэвэр хэр бүртгэлийн үйл ажиллагаа цагдаагийн байгууллага дээр мөрдөгчийн хийх, прокурорын хяналтан дор мөрдөгчийн хийх ёстой ажил. За ингээд тодорхой этгээд энэ хүү гэмт хэрэгт сэрдэгдэх хангалттай нотлох баримтууд байна. Энэ гэмт хэргийг үйлдэгдсэн гэх мэдээлэл баримтууд нь бол цуглагдсан байна гэж хуулийн дагуу зөвлөрсөн байна гэж үзэх юм бол тухайн этгээдэд холбогдох хэрэгтэй хэр бүртгэлийн хэргийг эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр прокурорын хяналтанд шилжүүлнэ. За прокурор энэ дээр мөрдөгчийн үйлдэлсэн саналын хүрээнд эрүүгийн хэрэг үүсгэж тухайн этгээдийг ялагдагчаар татах, тасан зэрэглэх ялагдагчаар татах тогтоолол гаргаж түүнд холбогдох эрх үүргүүдийг танилцуулна. За үүнтэй уялдуулаад тухайн этгээдийг эрүүгийн шийдвэр ажиллагаанд шуурхаа явуулах, оролцогчдын зүгээс ямар нэгэн саад учруулахаа сэргийлэх, дахин гэмтэрэг үйлдвэрлэхгүй байх, аливаа бусад этгээдэд нөлөөлөх, хууль бус нөлөөллийг үзүүлэхгүй байх гэдэг үднээс үүрэг болгож өгөхийн тулд тасан зэрэглэх арга хэмжээ гэдэг юм авч байгаа. За эрүүгийн хэрэгжин шийдвэрлэх хуулийн 14-ийн 1-р зүйл зааснаар бол тасан зэрэглэх арга хэмжээнүүдийг тодорхой ялагчаа татсан, с сэжигтнийг ялагчаа татсан альва бүх ялагдагч нарт хэрэглэхээр зохицуулсан байгаа. Нийт 6 төрлийн тасан зэрэглэх хэмжээ байгаа. За ер нь бол тав дээр эхлэхийн өмнө ярьж ирсэн нөгөө хуулинд өөрчлөлт ороод тасан сэргийлэх одоо цагдаа барих арга хэмжээг бол тодорхой
одоо зүйлүүд дээр л бол илүү одоо төлхөө авч хэрэгжилж байгаа. Хүний эрхийн асуудлыг бол нэгдүгээр тавьж байгаа. Хүний эрхийг бас нэг зөрчихгүй байх асуудлыг бол яг энэ хуультай шингэж оруулж өгсөн гэсэн. Та энэс товчгоо мэдээлэл. Яг ямар өөрчлөлт орчихсон. Тийм байна. Ер нь бол олон улсын хүний эрхийн байгууллагуудаас Монгол улсын хүний эрхийн хэрэгжилтийн талаар судалгаа гаргаад мөн манай хүний эрхийн үндэсний комиссараас бас аливаа оролцогчдын эрхийг зөрчсөн хэсэг асуудал дээр бас тодорхой тайлан улсын хурал өргөн мэдүүлээд шинжилэн судлуулдаг. Үүнтэй холбогдуулаад дотоодын хууль тогтоомжууд сайжрах ёстой. Энэ хүрээндээ 2024 оны 1 сард Монгол улсын хурлаас с сэжигтнийг 90 гаруй хувь 98% нь шүүхийн зөвшөөрлөгөөр баримтжилтыг процесс үйл ажиллагаа өөрөө бас хүний эрхийг ностоо зорьсон үйл ажиллагаа байна. Ингэж баримтжигдсан аливаа этгээдийн 50 гаруй нь л цаашаа үргэлжлүүлэн хорин бусдууд нь ингээд суллагддаг. Тэгэхээр ямарваа нэгэн процесс ажиллагаа хэрхэн шийдвэрлэх ажиллагааг хорж вэж гэдэг ойлголтоор нотлох ажиллагаа бүрдүүлдэг нь өөр бол хүний эрхийг ноцтой хандж яана гэдэг үндснээр олон улсын байгууллагууд манай дотоодын хууль тогтоох байгууллагуудын зүгээс үзсний хүрээнд эрүүгээр шийдвэрлэх тухай хуульд сэжигтнийг баримтлах, цагдаар тасан зэрэглэх хэмжээ авах зүйл заалтууд дээр бол нэлээд томоохон өөрчлөлтүүдийг хийсэн байгаа. За энэ хамгийн том ач холбогдолтой өөрчлөлтүүд маань сэжигтнийг баримтжилж байгаа бүх үйл ажиллагаанд өмгөөлөгч нар оролцож байна. За сэжигтнийг баримтлах цаг хугацаа хэдийнээс тоолохыг бас тогтоосон, хатуу тогтоож эхэлсэн. За хугацаа маань 72 цаг байсныг 48 цаг болгож богиносон. Тэгээ аль ч үед шүүгч өөрөө энэ асуудал дээр маш хурдан хугацаанд даруй оролцох хуулийн зохицуултыг орж ирсэн. Энэ хуучин бид нар бол хар баасан гараг гэдгээр 5 дахь өдөр баримтлаад 1 дахь өдөр гаргадаг. Энэ өөрөө шүүхэн хяналтгүйгээр явагддаг гэдэг нийгмийн бас шүүмжлэлтэй талууд байсныг энийг бол одоо шүүгчнэр тэмдэглэлт амралтын шөнийн бус цаг өдрөөс бүх цаг хугацаанд шүүгчнэр ээлжээр энэ арга хэмжээг хэрэгжүүлэхээр ингээд хуульчлагдсан байгаа. Үүнтэй холбогдуулаад шүүх хэрэг зөвлөөс болон Монголын улсад шүүн цэцлэг ажиллагаа хэрэгжүүлж байгаа анхны шүүхүүд бол бас шүүгчдийн зөвлөгөөнөөрөө бас ээлжилж ажиллах шүүгчнэрээ хүртэл томлоод одоо ажиллаж байгаа. Энэ хууль маань өөрөө 8 сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулаад ер нь тасан зэрэглэх харамжаа баримтлах шийтгэлүүд маань бас өөрөө тодорхой хэмжээнд хуулийн босго өндөрсөн. За энүүгээрээ бас тэгж хавтгаарч хэрэгэлдэг процессууд маань бас багассан байх гэж үзэж байгаа. За цагдаа орох тасан зэрэглэх харамжааны асуудал дээр эрүүгийн шийдвэрлэх тухайд ямар ч гэмтэрэг дээр урьдчилан нөхцөл байх юм бол хэнийг ч хорж болохоор ингэ зохицуулагдсан байсан. Одоо бол зөвхөн хорих ял оногдуулах гэмтэрэг дээр тасан зэрэгэл цагдаа орох тасан зэрэглэх харамжааг хэрэглэнэ. Мөн тодорхой хугацааг өмсгсөн. За үндслүүдийг мань бол нэлээд тодорхой болгож өгсөн байгаа. За бас нэг 24 эрүүгийн шийдвэрлэх хууль зааснаа 8 жилээс дээш гэмтэрэгт ямар ч нөхцөл байсан зүгээр гэмтэргийн шинжгүй хувийн байдлыг харгалзаа шууд хорих авдаг байсан бол бас тодорхой үндслүүдийн тухайлан зааж өгсөний хүрээнд дээр цагдаа орох тасан зэрэглэх хэмжээ хэрэгжих ийм боломжтой болсон байгаа. Би тодруулаад асуучих. Та сая 48 цаг гэж тодтогоо хэлчихлээ шүү дээ. Жишээ нь одоо баасан гарагт одоо юу гэдгийг прокурор за энэ хүнийг одоо ямар ч байсан тодорхой хэмжээнд одоо саатуулаад шалгах хэрэгтэй байна гэд баасан гарагийн үдээс өмнө ч юм уу үдээс хойш тухайн одоо тасан зэрэглэх арга хэмжээг авлаа. За нөгөө 48 цаг тоологдоод эхлэхээр одоо ням гарагт болох гэдэг шүү дээ. Тэгэхээр үргэлжлүүлээд одоо цааш нь хорих уугүй юу гэдэг хүсэлтээ одоо прокурор шүүхэд өглөөх шүүх бүтэнсийн өдөр авч одоо энэ асуудал шийдвэрлэх гэсэн үг. Шийдвэрлэх гэсэн үг. Энэ өөрөө сэжигтнийг баримтжилж байгаа 48 цаг гэдэг нь ямар нэг хоногийн хугацаагаар биш. Бүх процесс цагийн 6 цагийн дотор прокурор даруй шүүхт өргүүлнэ. Шүүхт даруй шийднэ. Тэгээ энэ мань өөрөө бас яг хэргийн хөдөлгөөнийг нь хэргийг авчиртаа сэжигтийг нааш цааш гэх бас нэг өмгөөлөгчийг оролцуулах, прокурорыг оролцуулах шүүх хэлэлцүүлэг явагдах юм үйл ажиллагааны бас хүрээнд нэг хэрэгжиж болно. Бас зарим тохиолдолд шүүгч онлайнаар цахим хэрэгсэл ашиглаад 5 гаруй усээр шүүх зөвшөөрлөө олгох энэ процесс нь бас одоо ингээд хэрэгжиж явж байгаа. Тэгэхээр энд бол бид нэр хэрэгжүүлж байгаа хуулийн хүрээнд нэгэнт л хүний эрхэнд халдж байгаа нөхцөлд бол тэр халдж байгаа албан тушаал оролцогч хууль заасан үүргээ ягшд биелүүлэх ёстой. Энд аливаа нэгэн хийдэл гарах тохиолдолд цаана хүний эрхийн асуудал яригддаг учраас энийг бид нар бол маш сайн дагаж мөрдөж ажиллах учиртай байна. Тасан одоо юу гэдгийг цагдаа орох арга хэмжээ бол одоо тухайн гэмт хэрэг зэжиглэгдэж байгаа этгээдийг эсвэл одоо нотлохоор хангалттай гэж үзэх юм бол аваачаад за энэ хүн дахиж гэмт хэрэг үлдэж болзошгүй эсвэл одоо оргон зайлах магадaltaй гэдэг ч юм уу тодорхой үндслүүд байгаад шүү дээ тийм ээ. За ингээд шүүх процессоо ингээд юу гэдгийг явуулаа. Зүгээр цагдаа хорихгүйгээр өөрөөр одоо хөдөлгөөнийг хязгаарлах, зорчих эрхийг хязгаарлах ямар нэгэн байдлаар одоо нэг үдгийн бүс цаадаг ч юм уу нэг юм дугуйч энэ төр зүйлгээд идэв шүү дээ. Өөр одоо жишээ нь ямар арга хэмжээнүүдийг түгээмэл авч ийн. За
Ойлголоо. Баярлалаа. Тасан зэрэглэл гарамжааны өөрийнх нь төрөл нь 6 төрөл байгаа. Тэгээ энэ 6 төрөл маань одоо бид бас авдаг эрх бүхий албан тушаалтнууд нь үз тустай байх хэрэгтэй. За энэ 6 төрөл дээр бас та бүхэнд зөв хувийн баталгаа гаргах, тодорхой үйл ажиллагаа эрхлэх, түтгэлзүүлэх, за хязгаарлалт тогтоох, барьцаа авах, цагдаа хорих, за цэргийн ангийн удирдлагад хяналт харгалзуулах гэсэн ийм 6 төрлийн тасан зэрэглэл гарамж байгаа. За энэ дээр хэргийн шийдвэрлэл ажиллагаан дээр мөрдөгчийн зүгээс эрүүгээр үүсгүүлэхээр прокуророор ялагчаа татсан тохиолдолд мөрдөгч зөвхөн ганц дангаараа шийдвэрлэх ганц тасан зэрэглэл гарамж байна. Хувийн баталгаа гаргах тасан зэрэглэл. Энэ хувийн баталгаа гаргах тасан зэрэглэл гарамж гэдэг нь зорилго нь өөрөө хэргийн шийдвэрлэх хэвийн явах нөхцөлийг хангана. Энэ зорилгынхаа хүрээндээ бид нэр тасан зэрэглэл гарамжаануудаа авах учиртай. Тэгэхээр энэ маань өөрөө хувийн байдалтай холбогдуулаад та дуудсан цагт хөрөлдсөн эрх, оршин суух газар хаягаа хэрвээ өөрчлөлтөөр заавал эрх бүхий албан тушаалт нь мэдэгдэх гэдэг амьдралд нь хэвийн байлгах үүднээс ямар нэгэн байдлаар хэрэгт холбогдсоноор тухайн хүний амьдралын хэвийн нөхцөл алдагдуулахгүй байх үүднээс хамгийн нийтлэг авдаг тасан зэрэглэл гарамж байгаа. За тодорхой үйл ажиллагаа явуулах албан үүргээ биелүүлэхийг төтгөлзүүлэх гэж байгаа. Энэ маань өөрөө бас их онцлог хэрэг. Энэ өөрөө албан тушаалын болон яг ажил үүргээ гүйцэтгэж явцдаа үйлдэгдсэн гэмт хэрэгүүдээр тухайн этгээдийг гэм буруутай тооцохоос өмнө тухайн албан тушаалыг эрхлүүлээд байгаа нь магадгүй энэ хэргийн шийдвэрлэх ажиллагаанд цаадж болж байгаа нөхцөл байдал. Нотлох баримтыг үүсгэж байхгүй болгох ийм юмнаас эрслээс эргэж тухайн этгээдийг эрхэлж байгаа албан тушаалын тодорхой хугацаагаар буюу шүүх хэргийн шийдвэрлэх хугацаа юм уу шүүхэн шатан шилжих хугацаанд төтгөлзүүлэх асуудал байна. Энэ нь өөрөө тухайн албан тушаалыг ажлаас чөлөөлж байгаа асуудал биш. Гэхдээ тодорхой хугацаанд хэрэг одоо шийдэгдэл гэсэн үг. Шийдэгдэл ажил хийлгэхгүй гэсэн үг. За одоо таны сая түрүүний ярьдаг гав зүүдэг ингэдэг процессыг байгаа. Одоо бол манай дээр шийдэгдэж байгаа бас нэг нийтлэг тасан зэрэглэл гарамж бол хязгаарлалттай байна. Энэ зөвхөн бид нэр гаваар гэдэг байдлаар ойлгохоос илүүтэй Монгол Улсын хилээр гарахын хязгаарлал. Энэ өөрөө Монгол Улсын хилээр одоо манай иргэд бол маш их гадаад дотоод зорчиж байгаа нөхцөлд бол хөлийн хориг тавьж байна гэсэн үг. За аливаа газар нутгаас гарахгүй байхыг бас заалгана. Яагаад гэвэл одоо орон нутагт амжаад гэмт хэрэг үлдээд байгаа этгээдийг яг оршин суух газраас нь хөдөлгөх юм бол гэмт хэргийн агуулгаас өөрөөсөө дахин гэмт хэрэг үлдэх болзошгүй дүнсээс тухайн орон нутагт нь гарахгүй байх юмнаас яваад. За хамгийн чухал зүйл бол гэмт хэргийн оролцогч нартай уулзахыг хязгаарлах. Тасан зэрэглэх хэмжээ байгаа. Энэ маань одоо гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой болон бусдын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгүүдээр бол нийтлэг хэрэглэгддэг. Нэг гэрт байгаа гэр бүлийн гишүүнтэй алдлага үлдсэн нөхцөл тухайн хэргийг хэн шийдвэрлэж авч тухайн этгээдийг тухайн гэр бүлийн орчинд байлгах нь өөрөө бас дахин гэмтрийг үлдэх. Магадгүй хохирогч өөрийнхөө өгсөн мэдүүлгийнхаа үн цэнийг хадгалж чадахгүй байх. Дарамт нөлөөнд орох гэдэг ийм агуулгын хүрээнд бид нар бас хязгаарлалт тавих хэрэгтэй. Гэмтрийн шинж хувийн байдлыг харгалзаад за та хохирогчтой хэрхэн шийдвэрлэх уулзахгүй. Та гэрч тэрнтэй уулзахгүй. За энэ ажил үүргээ гүйцэтгэж байгаа нөхцөлд таны удирдлагын дор ажиллаж исэн энэ албан тушаалтантаа та уулзахгүй байх гэдэг юм. Ийм хязгаарлалт тавина гэдэг маань тухайн хүндээ үүрэг болгож байгаа асуудал. Тэгэхээр энэ тасан зэрэглэл гарамжаа бол одоо сүүлийн жилүүдэд бол манай хуулийн хөтөлбөрийн байгууллагууд нэлээд их авч байгаа. За дараагийнх нь барьцаа авах гэж байгаа. Барьцаа гэдэг маань өөрөө мөнгө төлж тодорхой тансанд байршуулад за энэ төлснийхөө үр дүнд би энэ мөнгө төлснийхөө үр дүнд хуулийн хөтөлбөрийн байгууллагаас хүлээлгэсэн үүргийг хүлээнэ. Хэрвээ би энэ үүргээ биелүүлэхгүй бол энэ мөнгө шууд улсын тасанд ороод миний барьцаа хөрөнгө хураагдаад би өөрөө цагдаа хүрэх тасан зэрэглэл солигдох. Ийм өөрчлөлт нөхцөлтэй юм тасан зэрэглэл гарамж байгаа. За цэргийн ангийн удирдлагыг хянаа харгалзуулах. Энэ бол нэг нийтлэг биш ч гэсэн бас цэргийн зөвшөөрөлтөй анги нэгжийн байгууллагаас гэмтэр гарч байгаа нөхцөлд бол хугацаа цэргийн албаа агчийг бол цэргийн албанаас чөлөөж гадуур байлгах юм уу өөр тасан зэрэглэл гарамж авахаас илүүтэйгээр тухайн цэргийн ангид нь ангийн нөхөн удирдлагад нь хараа хяналтанд байж дуудсан цагт нь хүрэлцэн эрүүлэх үүргийг цэргийн ангийнхын удирдлагад нь олгочж байгаа ийм тасан зэрэглэл гарамжаанууд явж байгаа. За цагдаа орох тасан зэрэглэл та бүхэн түрүү нэлээд ярьсан байгаа. Ийм төрлийн тасан зэрэглэл гарамжаанууд байгаа. За эндээс прокурорын зүгээс бие дааж шийдвэрлэх боломжтой нь бол хувийн баталгаа гаргах тасан зэрэглэл гарамж байгаа. Барьцаа авах тасан зэрэглэл гарамжаа. Цэргийн ангийн удирдлагын хянаа харгалзуулах тасан зэрэглэл гарамж бол прокурор дангаар шийдвэрлэнэ. За мөрдөгчийн зүгээс ганцхан хувийн баталгаа авахыг дангаараа шийдвэрлэнэ. За шүүхийн зүгээс бол заавал зөвшөөрлөлтөй авах шийдвэрлэх гарамжаа бол хязгаарлалт тогтоох, төтгөлзүүлэх, цагдаа орох. Энэ гурван тасан зэрэглэл гарамжаа заавал шүүхийн хэлцүүлгээр заавал оролцогч талуудыг байлцуулж өмгөөлөх эрхийг хангуулсны үндсэн дээр тасан зэрэглэл гарамжуудыг шүүх хэрэгжүүлэх учиртай. За бид ямар н этгээдэд ямар тасан зэрэглэл гарамж авч вэ гэдгээ бид нар хохирогчоо заавал мэдэх ёстой. Хохирогчийн талаар бас гомдол төсөлд өөрчлөлөх, солих, хөндрүүлэх, хөнгөрүүлэх талаар бас хүсэлтэй шүүхэд гарах эрхтэй. Өмгөөлөгч байгаараа дамжуулан хохирогч. Тэгэхээр энэ утгаараа бас хохирогчийн энэ аюулгүй байдлын талаас бас авч байгаа тасан зэрэглэл гарамжаа бас
чиглэж явах хэрэгтэй. Би зөвхөн тухайн хүний эрхийг хөндөж байгаа үүрэг болгож байгаа ч гэсэн цаад утгаар бас хохирогчулан гэрчнэрийн аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. За уулзаад ямар нэгэн процесс ажиллагаа явах юм бол энэ өөрөө эргээд тасна зэрэглэл хангамжийг хүндрүүлэх нөхцөл нь бол шууд өөрөөсөө энэ асуудал нь баримтаар нотлоглоо. Энэ талаар мөрдөн шал ажиллагаа явагдсан бол дараагийн тасна хангамжийг хүндрүүлнэ. Энэ өөрөөс бүх тасна зэрэглэл хангамжийг авч байгаа этгээдэд бол үүрэг болгож байгаа ялгагдагч нарт мэд дуудсан цагт хүрэлцэн хэрэгэн шийдвэрлэл ажиллагааны хууль ёсны шаардлагыг биелүүлэх хэн нэгэн этгээд санаатаа саатуулах байх, бусад орчинд нөлөөлөхгүй байх гэдэг үүргийг бүх ялгагдагч нарт үүрэг болгож байгаа. За энийг зөрчсөн л бол хууль засны дугаар албадлах хэрэг хариуцлага хүлээлгэх авсан тасна зэрэглэл хангамжийг хүндрүүлэх юм үзлэл бол. Энэ болгоныг бид нэр тасна зэрэглэл хангамж авахаас өмнө бүгдэнд нь тайлбарлаж өгч байгаа. Энээс бас зөрчиж хүндрүүлж байгаа тохиолдлууд бас байгаа юу. Цагдаа тасна зэрэглэл хангамжийг шинээр авч байгаа нөхцөлд хууль засны дугаар заавал 20 хялтаа зүйлэгтэй холбогдсон этгээдийг баривчлах. За сунгаж байгаа процесс маань яг анх баривчилж байгаа үндслээ нотлох үүргийг бас прокурорд бий болгож байгаа. Түүнээс биш анхны үндслээр сунгаад авах энэ процесс нь өөрөө бас тухайн хүний гэмтэргийн явц, хувийн байдал нь өөрчлөгдөж байгаа нөхцөлд анхных нь үндслээр нь удаан хугацаагаар хордог процессууд явагддаг гэсэн. Одоо энэ бол дахиж сунгах тохиолдолд өмнөх авч исэн тасна зэрэглэл хангамжааны үйлчлэл нь хэр явж байгаа. Арилсан юм уу, арилаагүй юм уу гэдэг юм дөрөв шүүх өөрөө сунгах асуудлаа шийдвэрлэдэг. За яг энэтэй холбогдуулаад миний хувьд бол ерөнхий шүүгчийн ажилтг явцаараа шууд энэ юмыг гардаа хэрэгжүүлдэг хуулиараа манай бусад шүүгчнэр цагдаа тасна зэрэглэл хангамжийг болоо сунгахаар асуудал бусад тасна зэрэглэл хангамжийг шийдвэрлэдэг. Миний хувьд бол энэ гаргасан шүүхэн шийдвэр дээр гаргаж байгаа оролцогчийн гомдлыг шийдвэрлэх гэж 3 хоногийн хугацаанд гаргасан гомдлыг бид шийдвэрлэдэг. Яг эндээс харахаар шүүхэн шийдвэр үндэстэй байна уугүй юу? Тухайн этгээд сунгаж байгаа нь тасна зэрэглэл хангамж нь үндэстэй байна уугүй юу гэдэг асуудлуудыг яригдж байгаа. За бас өмнө нь хуулинд бол баримтцсан этгээд гомдол гарах боломжгүй байдаг. Ерөөсө богинохон хугацаанд хэрэгжээл ингээл цаашаа хоригдол явцдаг гэсэн. Одоо бол хэдийн хугацаанд өнгөрсөн ч гэсэн тодорхой хугацааныхаа дараа 10 хоногийн дотор гомдлоо гаргаж байна. Би ер нь үндэстэй барьж үндэслэгүй барьж гэдгээ заавал шүүхэр хянах боломж нь бий болсон. Тэгээ энийг бас шүүх хүлээж аваад бас энэ хүний баримтсан асуудал нь бол хууль зөрчсөн байна гэдэг агуулгаар бас гомдлыг хэн шийдвэрлэх юм механизмтай болсон байна. Авж байгаа бүх тасна зэрэглэл хангамжинд аливаа этгээд гомдол гаргах хэрэгтэй. Эрүүгээр шийдвэрлэх тухай заазнаар мөрдөгчийн шийдвэрч гомдол гаргаж болно, прокурорын шийдвэрч гомдол гаргаж болно. За яг биднэрд бол нийтлэг гомдол гаргаж байгаа тасна зэрэглэл хангамжаатай нийтлэг гаргадаг шийдвэр бол шүүхэн шийдвэрт гомдол гаргадаг. Энэ дээр бол зөвхөн хоригдож байгаа этгээд биш хохирогчч гаргаж болно, прокурорууд ч гаргаж эсэргүүцлүүлж болно. Энэ өөрөө нь авах гэж байгаа цагдаа тасна зэрэглэл хангамжийн үнэлэхгүй байныг шүүх шийдсэн бол энэ дээр бас гэмтэргийн бас нэг зорилттой эрүүг хэрэгжих зургалын зорилттой нийцүүлээд хорих зайлшгүй шаардлагатай гэж үзсэн тохиолдолд бас гомдлоо гаргаж байгаа бол энэ тохиолдолд бол хуулинд заацнаар бол хэрэгэн шийдвэрлэх ажиллагааны шүүхийн шатан дээр хянагдаж байгаа шүүхийн шийдвэр биш. Прокурор мөрдөгчдөр байгаа хэрэг дээр шүүх хөндлөнгийн байр сууриасаа шүүх шийдвэр гаргаж байгаа. Мөн тэрнтэй адилхан шүүхийн шийдвэрт гаргасан гомдлыг ерөнхий шүүгч нь мөн хөндлөнгийн байр сууриас тухайн гомдлыг хэн шийдвэрлээд хэвээрүүлдэг хүчингүй болгон өөрчлөх гэсэн юм процессор шийдвэр гаргаж байгаа. Ер нь бол хянагддаг, энийг утгаараа өөрчлөгдөх тохиолдол бий, хэвээрүүлдэг тохиолдлууд бий. Бид бол одоо яг энэ ажиллагаануудын хууль богинохон хугацаанд заасан үйл ажиллагааны тодорхой байсан ч гэсэн шүүх нэгэнт прокурорын зүгээс санал болгоод ороод ирсэн айлва шийдвэрөө шүүх шийдвэрлэх үүрэгтэй. Энд нэгэнт л шүүгч байгаа нөхцөлд хууль зас үүргээ биелүүлэх учиртай. За ачааллын хувьд бол одоо бусад хэрэг маргаан зөрчлийн хэргийн шийдвэрлэл ажиллагаанууд бол өдөр тутамд орж ирээд байгаа бас тийм процесс ажиллагаа биш л дээ. Одоо магадгүй түрүү хуулийн өөрчлөлтөр бол одоо манай шүүхтэр цэжигний барилгын нэгч тохиолдол орж ирээгүй байх гэдэг чинь өөрөө бас төлөвлөлийн өндөр ачаалтаа байлгахгүй л гэсэн хуулийн бас нууц санаа байх. Хүн болгоныг бариу цагтаа ороод авах тасна зэрэглэл хангамжийг явуулаад авахгүй гэдэг. Тэгээ хорж байгаа болон сунгаж байгаа процессууд маань бол 7 хоногийн бас тодорхой нэг ажлын тийм цаг хэд нэг тийм босод шүүн засдаг ажиллагаанаас илүү хаваад ахаар гайгүй байдаг. Ер нь одоо мэдээж та шүүгчээр ажиллаж байгаа хүний би жоо сонирхол асууж байгаа шүү. Практик дээр ер нь хүнийг барьж яваачаад тасн сэргийлээд ч гэдэг юм уу цагдаа хороод шалгаад байх нь өөрөө ер нь хэр одоо үр дүнтэй эргээд нийгэмд тухайн хүний одоо сэтгэл зүйд ч гэдэг юм уу хууль зөрчсөн бол яг хөө мэдээж хуулийн хүрээнд хариуцлага өглөх юм зүйл. Гэхдээ хэрэг болгон дээр авчиад тасн сэргийлэх ч юм уу хороод байх нь өөрөө хэр үр дүнтэй байдаг юм бэ? Ер нь нийгмийн сэтгэл зүйд яаж нөлөөлөх юм бэ? Практик дээр та ажиллаж байгаа хүмүүс бас юу вэ? За миний хувьд бол яг хувийн байр суурьхээс шүүгчийн байр суурьхаар илэрхийлэх нь зүйтэй байх. Шүүгч гэдэг маань өөрөө бас яг эргэлж байгаа албан тушаалтай хүндэтгэлтэй мөн
хийж байгаа ажлынхаа талаар үнэн тайлбарлах учиртай. Тэгэхээр энэ хүн төрөл өнөөдөр бид нэр цагдаа орох гэдэг маань 20 халыг онгож байгаа юм шиг ар гэр болон тухайн үндэ сэтгүүд нь шууд нөлөөдөг. Гэмбурууга тогтоолгүй байж тухайн этгээдийг хорж өгнө гэдэг нь бол ялын орчинд идэлүүлж байгаа юм шиг сэтгэл зүйд нь нөлөөдөж үзүүлдэг байх гэж би ойлгодог. Мөн энийгээ дагаад ар гэр бол өөр хүмүүсд нь ч гэсэн бас маш хүн дээр тусдаг байх гэж ойлгож байгаа. Гэхдээ бид нэр тийм байдлаар зорилгоор ямар нэгэн тасан зэрэг хангаж авах учиргүй. Эргээд энийг авах үндслэл маань өөрөө хуульд эргээд нийгэмд энэ хүн гадуур байх хэрэгэ гадуур шалгадаа явж байх нөхцөл бусад хэрэгэн шийдвэр алхах саад учруулах, хохирогч болон бусад этгээдэд аюул учруулах, бүр хамгийн хүнд хэлбэр өөртөө ч хүртэл аюул учруулах эрсдэл бүхий нөхцлүүд бий болдог. Хэрэгэн шийдвэр алхахыг орон зайлахыг завдсан, орон зайлсан гэдэг хамгийн хүнд нөхцөл. Энэ бол өөрөө хэрэгэн шийдвэр ажиллагааны хуулийн хугацаанд явуулаад маш хүнд саад болдог. Одоо Монгол улсын хэмжээнд Интерполорч болон гадаад гараад алгуулсан өчнөөч ороодлууд байна. За Монгол улсын нутаг дэвсгэрч гэсэн хэрэг хайгаад ажиллагаа хийж байгаа маш олон орон зайлсан этгээдүүд ч байгаа. Тухайн этгээдүүдийг бид нэр бариад өгсөн. За дахиж бити яваараа гэд байлгах өөрөө ямар эрсдлийг бий болгох вэ? Тэгэхээр энэ этгээдэд бол хууль заасны дагуу зайлшгүй хязгаарлагдах шаардлагатай болж байгаа. За бас нэг асуудал байна. Аливаа албан тушаал ажил үүргээ гүйцэтгэж байгаа албан тушаал болон ар гэр болон бусад этгээдэд амь насанд бол нэг төрөнд аюул залуу өмсөж байгаа. Гэмтэр этгээдүүдийн болон холбогдогч этгээдийн зүгээс үзүүлж байгаа нөлөөлөлд бас өндөр байдаг. Энэ байдлыг бид нар бас хууль заасны дагуу хэрэгжүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдал орж ирнэ. За хүний амь нас эд хөрөнгө гэдэг юм дахин гэмтэр учруулах, дахин гэмтэрэг үйлдэх нөхцөл байдлууд маань бас түгээмэл байдаг. За би яг одоо гарч байгаа шүүгэн практикт бол өмчийн эсрэг гэмтэргүүд бол бас давтагдах маш их өндөр өсөлттэй. Одоо бид нэр маш их яригадаад байгаас бол залхих гэмтэрэг байна. Одоо бол бид нэр хүнээс нүүр харж гүйж мөнгө авч залилдаг байсан бол одоо зүгээр утасны цаанаас онлайн байдлаар цахим залин гэмтэрлүүд маш их болсон. Энэ өөрөө хүний итгэл хүсэл сонирхол дээр тулгуурласан гэмтэтгээдийн үйлдэлээр бий болж байгаа гэмтэргүүд болж байгаа. Гэтэл энэ хүмүүсийг бид нэр тасан зогсоохгүйгээр тэр цахим хэрэгслээс салгахгүйгээр энэ гэмтэргийг тасан зогсоох гэдэг бол хүндрэлтэй. За эхний удаа анхааруулна. За та гар утас сэргийлэх болохгүй. Та энэ аливаа этгээд энэ этгээдүүд хариулж болохгүй гэсэн мөн л адил нөгөөдгөө үйлдэгдээд дахиад үүсгэснээс хойш гомдол мэдээлэл нэмэгдэж орж ирж байгаа нөхцөл бид цагдаа орох тасан шамж авахаас өөр аргагүй байдалд орж ирнэ. За хулгайн гэмтэрэг байгаа. Манай хулгайн гэмтэргүүдийн чинь хамгийн хэрэглэгддэг үйлдэл нь бол орон нутагт дамжиж маш олон хулгай, малын хулгай болон бусад орон байрны хулгаанууд маш их явагддаг. Эдгээр улсуудын бас гэмт үйлдэлүүдийг тасан зогсоох зорилго дахин гэмтэрэг үйлдэлээс сэргийлэх ийм байдлуудаас энэ арга хэмжээнүүд зайлшгүй авах шаардлагатай. Тэгээ энэгээр өөрөө бас холбогдож байгаа гэмтэргийн төрлүүд гэж байна. Өнөөдөр хүний амь насыг бүрлэгсэн гэх гэрэгт холбогдож байгаа бага насны болон бусад хүн гэмтэрэгт холбогдож байгаа этгээдүүдийг бид нар гадуур байхад нийгмийн сэтгэл зүй ямар байх вэ? Тухайн хүний өөрийнх нь бас сэтгэл зүй бас ямар. Тэр хүн шалгаж байгаа ч гэсэн авж байгаа холбогдсон хэрэгийнхаа эрүүгийн хариуцлагын талаар ойлголт авч байгаа. Би ямар яалч итгэл оногдуулах хэрвээ гин буруудаа гэж тооцоход гэх энэ сэтгэл зүйн өөрөө хэрхэн шийдвэр гаргахаа саад учруулах нөхцөлийг бий болгож байна. Тэгэхээр энэ байдлыг бид нар бас урьдчилан сэргийлэх зорилго. Өнөөдөр тэрээр ярьж байгаа шийдвэрт талсан сэргийлэх арга хэмжээ гэдэг нь өөрөө аливаа эрсдлийг л бий болгохгүй үднэс авч байгаа хэрэгжүүлж байгаа арга хэмжээ. Гэдэг утгаараа бид нар бол одоо хэрэгжүүлэхээс зайлшгүй нөхцөлд байгаа. Түүнээс биш хүний эрхийн байгууллагууд болон олон нийтийн хэрж байгаа хавтгааруулан хэрэглэх асуудал бол одоо энэ цаг хугацаанд бол бий болдог тийм нийтлэг биш гэж ойлгож байгаа. Хууль бол сайжирч байгаа. Тэргээд дагаад их хуулийн нэлтийн байгууллагууд болон шүүхрэмтэн байгууллагууд бол бас энэ талтай холбогдох ажиллагаануудыг хуулийн дагуу явуулж байгаа хүрээнд бол хүний эрх бол илүү хангагдаж ажиллаж байгаа байх гэж би ойлгож байна. Хэрэг байлаа. Гэтэл нөгөө мөрдөгч прокурор нь хуулиа мөрдөж ажиллаагүйгээсээ болоод тухайн хэргийг цагдаа хорих үндсэл нь өөрөө цуцлагдах юм тохиолдлууд энэ хэрэг байдаг. Ер нь бол бид ямар гэмт хэрэг үйлдчихвэ гэдэг төгсгөлийн үднэс биш. Энэ хүний эрхийн байдал энэ цаг хугацаанд хэрхэн хангагдж байна гэдэг. Яагаад гэвэл гин бурууг шүүхэр тогтоогоогүй байгаа. Аливаа гэдэг. Бид бол нийгмийн үнэлэмжээр ч юм уу гарч байгаа хэргийн мэдээлэл юугаар бол за энэ гэмт хэрэгт холбогдсон этгээд байна. Нөгөөрөж яллагдагч гэж нэр хэлэгддэг. За шүүгдэгч гэдэг маань шүүхэн шатан дээр ирсэн этгээд шүүгдэгч гэдэг. Яг гин буруутай тооцоод эргээ хүчин төгөлдөр болсон тохиол бид нэр ялтан гэж ярьдаг. Тэгэхээр яг ингэж шүүгдэгч яллагдагч нарын энэ үйл хэрэг дээр бид нийгмийн уран судлаар ийм хэргийг ингэсэн байна. Энийг ер нь нийгмийн уран судлалд тааруулаад судлах юм уу, буцааж хорих гэдэг ийм процесс бол байж болохгүй. Энэ өөрөө яг хуулинд заасан үндсэл журмын дагуу л явагдах хэрэгтэй.
Үнэхээр тэр хүн тийм хэрэгт холбогчлоо гэдээ ингээд ярьж байгаа ч гэсэн бодит байдал дээр хувийн байдал нь цагдаа барих тасгал харамж авах шаардлага үндэслэх хангагдаагүй бол бид заавал авах шаардлагагүй. Энэ хүн гэмбэр үйлдэг байхад энэ хүнийг баривчлаа цагдаа хорчлоо гэдэг асуудал яригддаг. Гэтэл хэргийн нөхцөл байдал цуглуус нь болохоор тэр хүрээнд хувийн байдал гэмтэрхийн шинжийг хараад нөгөө цагдаа барих хүнслүүд нь энэ хүнд хангагдсан байх юм бол бид тасан зэрэглэл харамжааг авахаас байна. Одоо хоёлоо бол нөгөө процессын үйл яриад шүү дээ эрүүг эрхийн шийдвэрлэх тухай хууль. За энэ хууль тасан зэрэглэл арга хэмжээг одоо яг ямар тохиолдолд авч хэрэгжүүлэх юм бэ гэдэг. Би нэг сэдвээсээ баг зэрэг хазаас нэг асуулт асууч. За. Өмгөөлөгч нар бол одоо шүүх хурлаан дээр прокурортой ижил тэгш хэмжээнд хуулийн үрээд итгэлцэж чадахгүй байна гэж байнга онцлогддог шүү дээ. Энэ юунаас л болоод идэв? Би бол чадж байгаа гэж ойлгож байгаа. Одоо бол Монгол Улсын өмгөөлөл зүүн байгууллага болон сүүлийн энэ өмгөөлөгч нарын чадвар чансаа бол бас манай шүүх хурал дээр явагдаж байгаа талуудын мэтгэлцээнийг бол би аль нь хангалттай явж байгаа гэж үзэж байгаа. Энийг гол хэрэгжүүлэх мэтгэлцээний хуулийн дагуу явуулах субъект нь хуралдаан даргалагч байдаг. Адил болгож адил асуулт тавих боломж бүх улсын бол даргалагчийн зүгээс бас талуудад эзэлтийг хандах хэрэгтэй. Тэр мэтгэлцээнийг бол би адил талаараа эргэтгэж хандлагатай л гэж үзэж байгаа. Яг хуу орж байгаа хэрэг маргаан болон өөрчлүүлж байгаа иргэдийн өмгөөлөгчнөртэй болон улсын ялагчтай харьцаж байгаа хувийн сонирхлын талаар бол бид нар бол бас төдийлөн бас үүсэх хараагүй. Бидний зүгээс бол бас тодорхой хэмжээнд бол шүүх таслах ажиллагаа хайлын дагуу явагдаж байгаа л гэж харж байгаа. Оролцогчийн талуудын эрх ашгийг аль тэгш байлгаж төвтэй оролцуулах үүднээс бас ажиллагаа явагдаж байгаа. Одоо юу гэдгийг мэдээж хууль зөрчсөн хүн л одоо хууль шүүхийн байгууллага дээр очиж штэ тийм ээ. Тэгэхээр одоо юу гэдгийг нөгөө нэг зорчих эрхийг нь одоо нэг дүүргээсээ за та энэ алах дүүргээс гарахгүй шүү гэдэг ч юм уу тийм. Эсвэл одоо та энэ гадшаа дотшоо явж болохгүй Монголдо энэ хэргийг шийдвэрлэх хугацаанд одоо шүүгээ шийдэх байгаараа гэдэг нь бусад төрлийн арга хэмжээнүүд нь ингээд зөөлрөөд хүний эрхийг одоо хангуулах чиглэл рүү яваад ирж байгаа энэ процессын үйл ажиллагаанууд нь эргээд нөгөө нийгэмд гэмт хэрэг гарах уур амьсгалыг зөөлөх, багасгах юм чиглэл рүү зорж ийн гэж ойлгох юм уу? Тэгж ойлгож болно. Тэгж багасах уу? Багасна. Би бол багасна л гэж ойлгож байгаа. Яагаад гэвэл энэ олон төрлийн тасан зэрэглэл харамжийн өргөн хүрээтэй хэрэглэн гэдэг нь тухайн үндэ бас нийгэмд өөрөөгөө нийгэм шүүлэх, урд гаргасан алдаа зөрчилтөөрөө дахин гэмтэрэг үйлдвэрлэхгүй байх гэдэг байдлаар бас үүрэг болгож байгаа процедур байгаа. Шүүх хууль хяналтын байгууллагуудын эцсийн зорилго нь бол гэмтэргийг хин нэг яллаж гэмтэрэгт шоронд оруулах асуудал биш. Энэ үйлдэгдсэн гэмтэрэг мөн үү биш үү? Энэ хуулийн дагуу хариуцлагуулахгүй гэдэг л асуудал нийтлэх үргээ хуураад. Тэгэхээр энэ болгонд нь бас хүн болгоны өөрсдийнх нь өнцөг за шүүхөөр оруулах гэдэг гэн прокуророор оруулах гэдэг гэхээсээ илүүтэй бид нар бас хууль заасан үүргээ биелүүлсэн нөхцөл ямар нэгэн байдлаар хин нэгнээс айж эмээх юм уу тодорхой хэмжээнд бас нэг өөрийгөө хязгаарлуулах юм нөхцлүүд бол бүрдэггүй. Одоо хүндрүүлэх нөхцөл бүрдэггүй. Заасан үүргүүдийн ягшлал биелээ дуудсан цаг хугацаанд хүрэлцэн яриад тодорхой мэдүүлэг өгөөд ингээд хэргийн шийдвэр гаргалтанд оролцоод явж байгаа нь бол өөрөө тухайн хүний хувийн байдалд шууд холбоотой л асуудлууд явагдана. За баярлалаа. Тэгээд Монголын шүүгчдийн холбооноос бас одоо бэлтгэн үүрэгдэг энэ хүү ярьж буй хууль зорилтод нэвтрүүлэг контентэд бас цаг зав гаргаж ирж иргэд олон нийтэд яг энэ эрүүг эрхийн шилжүүлэх тухай хуулинд байдаг тасан зэрэглэл арга хэмжээний талаар одоо олон талаас нь мэдээлэл өгсөн танд баярлалаа. Тэгээд цаг зав гаргаж бас одоо энэ цаг завгүй шүүгчүүний хувьд бол энэ дээрээ сууна гэдэг бас их одоо хуулиа сурталчлах, хуулиа таниулах одоо том сэтгэл баха гэж бодож байна юм. Баярлалаа. За энэ удаагийн ярьж буй хууль нэвтрүүлгийн дугаар энэ түрээд өндөрлж байна. Өнөөдрийн нэвтрүүлэгт Монголын налах дүүргийн эрүүг эргийн агч хатны ерөнхий шүүгч Гамбол, за ТV-ийн телевизийн стресс сэтгүүлч Нарангэр Ирэлтээр оролцлоо. Дараагийн ярилцлага нэвтрүүлгээр уулзъя.